Сайн байцгаана уу хүмүүстээ. Бид эр үсэг үзээд явж байгаа. Тэгэхээр зэрэг багштайгаа хамтраад эр үсэг орсон үе үгийг унших дасгал хийцгээе. Бид уншихын тулд А, О, У, Э, О, У, И гэсэн үндсэн 7 агшиг маш сайн таньдаг байх ёстой. Үндсэн 7 агшиг дотор нь А, О, У гэсэн эр агшиг, Э, О, У гэсэн эм агшиг, И гэсэн сармаг агшиг гэж 3 ангилдаг. И агшиг маань А, О, Утай эр агшигтэйгээ хамт нэг үгэнд орж болно. Э, О, Утэйгээ хамт бас нэг үгэнд орж болно. Тийм учраас сармаг агшиг гэж нэрлэсэн. Агшиг үсгээ хараад эр гээгүүлэгчээр төгссөн үеийг уншийе. Эр гээгүүлэгчээр төгссөн үеэ битүү үе гэж нэрлэдэг. Ар, ор, ур, эр, өр, үр, ир. Тэгвэл одоо игшгээр төгссөн задгай үеэ уншийе. Игшиг үсгээр амьлуулна гэж нэрлэдэг. Энийг уншихдаа игшгийнхаа уртуу богино гэдгээ харж уншина. Тэгэхээр зэрэг дандаа богино игшиг байгаа учраас дуудах хэмжээний хувьд богино дуудана гэсэн үг. Ра, ро, ру, ре, ру, ру, ри. Эр гээгүүлэгчээ маш сайн хэлээд чичрүүлж хэлж уншин шүү. Ра, ро, ру, ре, ру, ру, ри. Одоо урт игшигтэй задгай болон битүү үеийг уншийе. Ра, ар, ре, эр. Сонгож удаанаар дуудах игшгийг урт игшиг гэнэ. Ра, ар, ре, эр. Одоо О өөтэйг уншийе. Ро, ор, рөө, өөр. Бичлэгийн хувьд А, О хоёр Өгийн дундуур зүрсэн зураасаар ялгагдаж байгаа шүү. Роо, өөр, рүү, үүр. Үгээ бичлэгийн хувьд ямар ялгаатай байгааг маш сайн ажиглаарай. Роо, өөр, рүү, үүр. Одоо хос игшигтэй задгай болон битүү үеийг уншийе. Ра, ар, ре, ойр. Хос игшиг бүтээдэг гол игшиг маань хагас ий. Ра, ар, ре, ойр. Одоо хоёр үетэй үг уншийе. А игшиг маань дангаараа нэг үе болно. Игшиг үсэг дангаараа үе болж болдог. Харин гээгүүлэгч үсэг маань дангаараа үе болно гэж байдаггүй. Заавал игшиг үсэгтэй байж ич үе болдог. А, сар, асар. А, мар, амар. А, муу, амуу. А, саа, асаа. А, суу, асуу. А, маа, амаа. Одоо шууд уншийе. Асар, амар, амуу, амаа. Асаа, асуу. Амар, амуу, амаа. Асар, асаа, асуу. Одоо нэг харах ажиглах юм байна. Энэ үгнүүдэд дандаа А, У гэсэн гიშгэл байна. Тэгэхээр зэрэг Ааг дагаж У ордог. А, У хоёр нэг үгэнд хамтдаа орж болдог гэсэн үг. Тэгэхээр зэрэг А гişиг, У гişгийг найз гişгүүд гэж нэрлээрэй. Одоо эс гээгүүлэгч, эр гээгүүлэгчээс бүтсэн үгүүдийг уншийе. Сар, сор, сур. Сэр, сүр, сүр. Сар, сор, сур. Эр үе, сэр, сүр, сүр, эм үе. Одоо эс эм гээгүүлэгчээс бүтсэн үеийг уншийе. Сам, сом, сум. Сэм, сүм, сүм. Дараагийн үгийг уншийе. Амс, өмс, умс, оймс. Эм гээгүүлэгчийн араас эс гээгүүлэгч шууд холбож бичигддэг. Амс, өмс, умс, оймс. Дунд нь ерөөсөө игшиг үсэг бичидэггүй. Амс, өмс,
умс, амс. Сам, сэм, сум, сүм. Бусдаар уншия. Саам, сөөм, маам, мэм. Энд ганц том үсгээр эхэлсэн үг байгааз хүний нэрний эхний үсгийг заавал томоор бичдэг гэдгийг тогтоож аваарай. Саар, сойр, муур, мөөр. Эс эргийг үргэлжлээс бүтсэн богино гişгтэй болон урт гişгтэй үеийг уншия. Сэр, 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 сэр. Сар, саар, сайр. Сар, саар, сайр. Одоо эс эмгийг үргэлжлээс бүтсэн үе болон үг гэсэн үг. Сам, саам, сам, саам. Сур, сүр. Сор, сүр. Мөр, мэр. Сум, сүм. Амс, өмс. Эмгийн үргэлжийн араас эсгийг үлгэж шууд бичигддэг гэж хэлсэн. Амс, өмс. Урс, үрс. Эргийг үргэлжийн араас эсгийг үлгэж мөн бас шууд бичигддэг. Тэгэхээр зэрэг бид М, С, Р гэсэн 3 гэгүүлэгчийг үзсэн байгаа. М, Р гэгүүлэгч маань эгшиг авдаг гэгүүлэгч. Харин С гэгүүлэгч маань заримдаа эгшиг авдаг, заримдаа эгшиг авдаггүй гэгүүлэгч. Тэгэхээр зэрэг М-ийн араас С, Р-ийн араас С шууд эгшиггүй ордог байна. Одоо хоёр үетэй үгийг уншия. Са, мар, самар. Үеийн зааг маань энд байна. Нэг гэгүүлэгчийн өмнөр үеилж байна. Са, мар, самар. Сам, ра, сам, ра. Энд үгийн донд хоёр гэгүүлэгч байна. Хоёр гэгүүлэгчийн дундуур үеилнэ. Сам гэж эхэлж бичээд дараа нь ра гэж залгадаг. Сам, ра, самра. Сам, рас, сам, рас, самраас. За тэгвэл эргээд хараарай. Са, мар, мар гэдэг а шиг хэлэгдэж байгаа. Самар, самар гэд. Тэгвэл энэ сам, ра. Энд а шиг хэлэгдэхгүй байгаа. Сам, ра. Сам, рас, самраас. Самар гэвэл атай бичнэ. Самраас, самраа гэвэл аагүй бичнэ. Саам, саам, саамаар. Сум, сумаар, сумаар. Сүм, сүмээр. Сүмээр гэж уртаар уншихгүй шүү. Сүмээр, сүмээр. Амсар, амсар. Со, сор, сосор. Соосор гэж уншихгүй шүү. Сосор, сосор, сосор. Осор, осор гэж уншина. Осор гэж уншихгүй шүү. О, сор, осор. Осор гэж хэлэгдэж байгаа юм шиг хэлэгдээд байгаа. Үеэр туслахаар. О, сор, осор гэдэг. Шууд осор, осор, осор. Амар, амар. А, мар, амар. Амар гэж хэлэх гээд байгаа. Амар, амар. А, мар, амар. Хүний нэр учраас томоор өчж байна. Сара, са, ра, сара, сара, сара. Ара, а, ра, ара, ара гэд. Өрөө, эрүү, ороо, уруу, үрээ, үүр. Ялгаатай хэлэгдээд байгааз үрээ, уруу, ороо, эрүү, өрөө, араа. Өрөө, эрүү, ороо, уруу, үрээ, үүр. Үүрээр, үүрээр. Үр, үрээр. Үр,
Үрээр гэтэл энд үүрээр. Яагаад вэ? Үүр гэж хэлж уншсан. Үүр. Үүрээр. Үр. Үрээр. Мөр. Мөрөөр. Сар. Сараар. 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 Сар гэдэг үгнээс сараар гэдэг үг үүсэж байгаа. Сар гэдэг үгнээс сараар гэдэг үг үүсэж байгаа. Үеэрцлээд уншихаар сараар байгаа. Харин үг нь үгнээсээ бүтэж байгаа. Сар гэдэг үгнээс сараар гэдэг үг үүснэ. Сор муус. Сор муус. Эм гэсэн үгийн донд хоёр гээгүүлэгч байгаа учраас хоёр гээгүүлэгчийн дондор уйлна. Муур. Муура. Муур. Муур гэдэг үгнээс муураа гэдэг үг үүсэж байгаа. Муураас. Муураар. Үер. Үер. Үис. Эрэс хоёрыг салаад уншиж байгаа. Үер. Үермэг гэдгийн үер. Үис. Үис гэж модны хайс буюу холцсыг хэлдэг те. Үис. Сойр. Сойр. Сойр шувуу гэдгийг сойр. Осор. Осор. Бусдаар уншаарай. Осор. Осор. Асар. 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 Асар биш шүү. Асар. Энэ дараа гэж уйдэлж байгаа шүү дээ. Гэд эвлээд үйлээд сар гэдгээ залхахтаа асар гэж хүүхэд хэлэх гээд байдаг. Асар. Асар. Үсэр. 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 Суусар. Суусар гэж амьтны нэр. Суусар. Суусар. Мүс. Мүс. Мүсөөр. Үеэрцлахаараа мөсөөр. Мөсөөр. Мөөсөөр биш шүү. Мүс. Мүс. Мүс гэдэг үгнээс мөсөөр гэдэг үг үүсэж байгаа. Мөсөөр. Мөсөөр. Үеэрцлэх болохоор мөө гэж үеэрцлэнэ. Мөсөөр. Мөсөөр. Үгээр уншихаараа мүс. Мөсөөр. Сур. Сураар. Сур гэдэг үгнээс сураар гэдэг үг үүсэж байгаа. Сураар. 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 Сураар гэж уншихгүй. Сураар. Сураар. Сур. Сураар. Дараагийн үг. Асар. Асар. Асраарэ. 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 Энараа асраарэ. Асраарэ. Амар. Амар. Амраарэ. Амраарэ. Маамаса. 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 Асуугаарэ гэдгийг маамаса хүний нэр. Маамаса. Маамаса. 3 үетэй үг. 1, 2, 3 их шиг орсон байгаа учраас 3 уйлж байна. Үгийн донд 1 гээгүүлэгч байгаа учраас 1 гээгүүлэгчийн өмнөр, үгийн донд 1 гээгүүлэгч байгаа учраас 1 гээгүүлэгчийн өмнөр. Нийлүүлээд уншия. Маамаса. Маамаса. Сумаса. Сумаса. Сум гэдэг үгнээс сумаса гэдэг үг үүсэж байгаа. Сумаса. Сумаса. Цэжэр бичих болохоор сум гэдгээ биччихээд дээр нь аагаа залгаад сумаса. Сумаса. Сумара. Сумара. Мамас. Мамас. Амар. Амар. Амар гэдэг үгээ эхлээд уншиж байгаа. Амраас. Үеэрцлэх болохоор ма. Рас гэж үеэрцлэх болно 3 үетэй. Харин цэжэр бичих болохоор амар гэдэг үгээ эхлээд биччихээ дээр нь ас гэж залгана. Амраас. Хүний нэр учраас томоор бичиж байгаа. Хүний нэрний ихшгийг ерөөсөө гээдэггүй. Сосор. 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 Сосор.
Саасар биш шүү. Сассар, сассар, асар хүний нэр. Та бүхэдээ уншиж сурсан тийм ээ? Баяртай бүхэдээ.